За мэцхан уу би мчт байна. Би гигэн саран. Намайг Тэнэн гэдэг 7 настай. Намайг Уужим гэдэг би 9 настай. Намайг ганцхийн уянтар гэдэг. Зөв хүүхэд гэдэг нь Бодлоо ирдэггүй. Тэгээ зөв тууштай байдаг. Шудраг, буруу юм эсвэл тэрийг уйлаадаг. Саяны үг минийх энэ хавцсан. ер нь бол үннээ хэлдэг. Бас гэрийн даалгавраа хийгээг бол багшаа би гэрийн даалгавраа хийгээгүй гэд яг тэрийгэ үнэн зөвөөр хэлцдэг. Хүүхдүүдийг гомдоодгүй, зөв үйл хийдэг хүүхдийг би зөв хүүхэд гэж боддог. За сайн хүүхэд байлаа гэж бодоход том болоод зөв ажил хийн, бусдын итгэлийг алддаггүй. Тэгээд бас мундаг хүмүүсээр хүрээлүүлнэ гэж боддог. Шудраг үнний цаана үргэлж шагнал байдаг юм шүү. Намайг аав ээж минь хулаа ярьж болохгүй, хүнд муу үлгэр дуурайл үзүүлж болохгүй, хүний мэхэлж болохгүй, хичээлээ сайн сураарай гэж зааж өгдөг. Манай аав ээж хоёр яг ангийнхаа хүүхдээ хилдэж муудаж болохгүй, ангийнхаа охиныг гомдоож болохгүй, буруу үйлдэл зурна. Тэгээд охин дээлэхгүй хийж загтаг. Манай аав ээж болохоор хүнд усагаар хэрэгтэй. Харин шудраг зүг бол яг түн шиг хэрэгтэй гэж загтдаг. Одоо дүүтэй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тийм учраас ах эгчнэр нь бас дүү нартай ингэж зөв шудраг байж тэгээд бас үлгэр дуурайл болоод тэгээд мөн ээж амнар нь ч гэсэн бас шудраг зүйлийг хэлээд тэгээд сайн хүмүүжүүлээсэй л гэж хүсэж байна. Томчуудаа та нар хүүхдтэй сайн үлгэр дуурайл үзүүлээрэй. Бид нар чинь та нарыг харж өсч том болдог учраас та нар л бидний ирээдүйг шийдэн. Зөв шудраг зөвд. Хүүхдүүдээ ах эгчнээ бүгдээрээ зүв байцгаая. Их үйлсэн дэмэлт хайсаа шүү. Би бол түүний туяа. Өдөртөө амжилт чинь өгдөм зүрх сэтгэлийг чинь нууртасан. Зөв шудраг зөв.